За энэ бол биткойн анализ. Окей. За амсанчлан биткойн бас анализ ээ. За тэгэхээр биткойны мажортой танилцахад бол мэдээж энгийн энэ доороос бол ингээд аптай байсан те. Ингээд тэгээд апынхаа оройг бол энд ивдээд импульс яваад за эндээс бол импульс ингэж орж ирээд үнцөдлгөө маань trace хийгээд импульс орж ирээд тэгээд энд ингээд reverse хийгээд down болсон. За бидний санаж байгаачлан энэ reverse бол мэдээж 22 онд тохиолдсон reverse байгаа. Тэр reverse хийж down болоод үнцөдлгөө маань тэр чигтээ major нь downтай байжгаад одоо бол major дөнгөж up руу орж ирээд байгаа. Ийм байдалтай байгаа. Тэгэхээр үндсэн major нь тодорхойлвол одоо бол upтай байна л гэсэн. За ерөнхий хөдөлгөөн маань ингээд энд ингэж орж ирээд down болоод буцаад major нь энд upтай болоод tourism тавьчраад аптай болцсон байдалтай ийм хөдөлгөөн байгаа. Гэхдээ сая баг tracing гэж хэлж болох үс хөдөлгөөн авчираад ингээд орж ирсэн гэхэд нэлээд бас ярвхтай харагдаж байна. Окей. За иймэрхүү нөхцөлөд ерөөхдөө харагдаж байгаа major-ийн хувьд major-ийн хувьд тэгээд одоо яг major-оор харах юм бол энд бол major tourism төлөв орж ирсэн байж магадгүй гэж би сая ярьж штэ тэ. Тэгэнгүүт энд ингээд major tourism төлөв орж ирсэн гэж үзэх юм бол бас тэгж үзэхээргүй. Ягаад гэх юм бол үндсэн хөдөлгөөн энд оролтой сүүлийн оролно. Тэгээд дээшээ импульс яваад тэгээд tourism төлөв авчрахтаа reverse хийсэн. Одоо л үндсэн хөдөлгөөний буцаад дээшээ бас reverse хийсэн гэдэг маань үндсэн хөдөлгөөний major нь одоо л дөнгөж эхлэх гэж байж major-ын tourism төлөв нь одоо л дөнгөж эхлэх гэж байж бас магадгүй юм а гэдэг таамаг орж ирж байгаа юм хэвчээ үзэж. Гэхдээ яг энэс ингээ харах юм бол за энэ өрөө ингээ дээшээ эвдэгдсэн шүү дээ. Daily time frame дээр энэ өрөө эвдэгдээд за энийг daily reverse хийж үзэхэд ч хэцүү дээ юм. Тэгээд яг зөвхөн дээшээ эвдэгдээд ингээд эргэсэн байгаа major нь. Тэгэнгүүт үндсэн хөдөлгөөн ингээд дээшээ харахаар Fibonacci-гийн 38.2-тай гэж харагдаж байгаа. За candle-ийн хаалтын зүгт харах юм бол 23.6-тай. Ер нь бол яг унах цаг нь бол арай болоогүй гэж хэлж болохоор хөдөлгөөн байгаа. Тэгэнгүүт хөдөлгөөн бол баг зэрэг дахиад жоохон өсч магадгүй. За тэгээд үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө сая бас энэ ёроолыг эвдснээрээ major-ын одоо tracing төлөвлөгөө авчрах боломж үүсгэсэн боловч тэрийг бол яг авчирч чадаагүй. Тэгээд дээшээ гарч ирсэн байгаа. Тэгэхээр үндсэн хөдөлгөөний хувьд яг жоохон өсч магадгүй эсвэл баг зэрэг л өсч магадгүй заяа. Гэхдээ эсвэл үндсэн хөдөлгөөн маань яг tracing төлөвлөгөө авчирч болно гэсэн таамаг орж ирж байгаа. За tracing төлөвлөгөөний хувьд бол иймэрхүү tracing орж ирж болох юм байна. Яг өмнөх хэмжээгээр авах юм бол за тэгээд үндсэн хөдөлгөөний хувьд бол ерөөхдөө daily дээр одоо major нь аптай байгаа гэдэг нь хамгийн том давуу тал болж өгч байгаа. Minor нь бол одоогийн байдлаар за юу болж байгааг харъя. Minor-ийн хувьд бол үндсэн хөдөлгөөн сая энд reverse хийснээс гадна ер нь өмнө нь reverse хийсэн байна уу? Minor төвшөнд өөрчлөлт ер нь орсон юм уугүй юу гэдэг дээр. За ерөнхий хөдөлгөөн маань ерөөхдөө minor дээр энд л ёроолыг эвдсэн байгаа юм. За энд ёроолтой байсан. Энд оройтой болоод импульс явсан байгаа юм. За энд яг ёроолыг эвдсэн ч гэж болох юм. Оройтой болоод па дээшээ унж орж ирээд буцаад дээшээ өсөөд тэгээд үндсэн хөдөлгөөн маань яасан байна. За энд ихтэй аюу бас ярвхтай candle байна л да. Дээшээ доошо ёроол үүсгэсэн ингэж үзэхэд хэцүү. Тэгвэл энэ бол альтины гараа авсан байсан хөдөлгөөн. Тэгэхээр энэ хувьд бол үндсэн хөдөлгөөн маань энэ ёроолыг л эвдэх боломжтой байсан. Энэ ёроолыг эвдсэн хөдөлгөөн даун болсон тий. Тэгээ буцаад дээшээ бол хөдөлгөөн болсон байр суурьтай байгаа. Тэгэхээр үндсэн хөдөлгөөн маань бас дээшээ апаа бол энд хийсэн байгаа юм. За тэгээ хөдөлгөөн маань апалж орж ирээд импульс хөдөлгөөний дээш нь хийж яваад за ерөнхий хөдөлгөөн маань дээшээ энд reverse хийгдээд даун болсон боловч хөдөлгөөн маань энд буцаад ап болсон байдалтай. За тэгэд энэ дунд одоо ингээд харж байхад энд оройтой энд ёроолтой байгаа мөртлөө энд орой бол ерөөсөө үүсч чадаагүй. Орой үүссэн ч байж болно. За ёроолтой. За яг энд бас ингэж реверслэгдсэн байж болох юм л да. За хөдөлгөөн бол тэгээд дээшээ аптай. Буцаад эндээсээ бол хөдөлгөөн буцаад энд даунтай явж байгаад үндсэн хөдөлгөөн маань ёроолтой оройтой гэж жаад реверс хийж даун болоод ап болоод буцаад даун болоод буцаад ап болсон байр суурьтай. Энд бол маш их хэмжээний тийм сэтгэл зүйн нөхцөл байдлыг шалгасан юм хөдөлгөөнд үүссэн байна. За тэгээ хөдөлгөөн маань одоо бол up and trend buying zone minor нь бол тийм нөхцөл байдлыг бүрдүүлчихэд байгаа. Tracing хөдөлгөөний хувьд бол Fibonacci-гийн 77-тай. За хэрвээ тэгээд одоо daily-гийн хувьд бол ёроолыг эвдэх юм бол за энд харагдаж байгаа энэ нэг ёроолын дэмжлэг байгаа юм л да. Daily-гийн чухал спорт болж өгч байгаа. Энэ нэг оройн даралт байгаа. Энэ оройн даралтыг давж чадаагүй. За ёроолыг эвдэх юм бол мэдээж
шинэ ёроол руугаа зүтгэсэн байдалтай хөдөлгөөн үүсэх шаардлагатай болно. Шинэ ёроол руу ч явах, шинэ спорт руугаа зүтгэсэн байдалтай. За шинэ спортын хувьд бол энд нэг юм спорт байгаа. За оройны хувьд бол энэ оройг дээш нь эвдсэн юм байхгүй учраас ёроол бол энд байгаа. За ёроолын хувьд гэхдээ энэ оройтой бараг холбоотой шахуу хөдөлгөөн гарч ирнэ. За иймэрхүү хөдөлгөөн харагдаад байгаа. Энэ ёроолтой, энэ оройтой, энэ ёроолтой гэдэг ер нь ойрхон юм орой ёроол зөндөл байна л да. За тэгээ энд гол minor ёроол байсныг доош нь эвдээд хөдөлгөөн маань major interest хөдөлгөөн хийчихэд буцаад дээшээ хөдөлгөөн явсан байгаа. Хэрвээ яг энэ хавьд ёроол морол үүссэн бол бас арай аятайхан хөдөлгөөн болох байсан биш магадгүй. За тэгээ хөдөлгөөний хувьд одоо ерөнхий minor-ын interest хөдөлгөөн ирснээс гадна major-ын interest хөдөлгөөн ирж магадгүй гэж хүмүүс бас хүлээж байгаа гэж ойлгож байна. За ерөнхий энэ ёроолыг бас дахиад нэг доош нь даун эвдээд interest авчираа те уналтыг нэг энэ хүртэл хийгээд буцаад хөдөлгөөн маань өсгөр бол яах вэ? Fibonacci-гийн 50 дээр хаагдах уу, 61.8 дээр хаагдах уу, энэ спортон дээр хаагдах уу те. За тэгээ хөдөлгөөн маань өсөд эхлэхээр дор хаяад бол 61.8 дээр хаагдлаа гэж бодоход 126, 50 дээр хаагдлаа гэж бодоход дээшээ бол 137,200 юу лээ 136,500 хавцаар өсөх боломжтой юм хөдөлгөөн гарч ирэх юм аа. За 4 цаг дээр ер нь юу болж байгаа юм? За daily дээр байгаа тэгээ энэ зураглууд бол ерөөхдөө daily дээр үлдэх хэвээр. Тэгэхээр эднэрийг бүгдийг нь цагаас болон минутаас нь гасаад хайчвал зүгээр байна. Тэгээд цаашаа явнаа. Энийг бас цагаас болон минутаас хасаад, энийг бас цагаас болон минутаас хасч өгөөд энэ ч хасагдсан зүйл. За энэ бол хасагдсан. Энэ бол хасагдсан. За энэ бол байж болох л зүйлүүд байгаа юм. За энэ гэх мэтчлээ эднэр бол. За 4 цаг дээр тэгээ харах юм бол 4 цагийн хөдөлгөөн 4 цагийн яг одоогийн байдлаар мэдээж major-ийн хувьд бол 4 цаг бол ийшээ ингээд даунтай байсан, аптай болж үтсэн тийм ээ. Тэгээ буцаад даунтай болсон, буцаад аптай болсон гэдэг. Одоо бол major-ийн хувьд 4 цаг бол мэдээж за daily-гийн минераар харахад бол угаасаа аптай байгаа. 4 цагийн хувьд одоо үндсэн major-ийн хувьд ийшээ ингээд апалж орж ирээд ийшээ ингээд даунлж орж ирээд одоо буцаад мэдээж энэ оройг эвцдээр аплаад юм хөдөлгөөн үүсгэсэн. Minor-ийн хувьд аваад үзэх юм бол за хөдөлгөөн бол энд даун болж үтсэн байна. 4 цаг дээр даун реверс хийгээд даун реверстэй чигээрээ доошо ёроолоо явдаад трейсмент хөдөлгөөнд авчираад за үндсэн хөдөлгөөний хувьд бол одоо яг ингээд аптай байтай байжгаад за байж байгаа эндээс юу болоод байна энэ чи ингэж орж ирээд ингээд реверс доошо хийгээд буцаад дээшээ бас реверслсэн ба шүү дээ тий. За буцаад дээшээ реверслээд үндсэн хөдөлгөөн маань тэгээд буцаад дээшээ реверслсэн байсан хөдөлгөөн маань энд доошо реверслээд хөдөлгөөн маань одоогийн байдлаар ямар ч гэсэн тэгээд ингээндээ бол даун тренд селин зонтой трейсмент хөдөлгөөнтэй импульс явсан одоо трейсмент хүлээгдэж байгаа цаашаа импульс явахгүй нь одоо яах нь ирэх трейсмент хөдөлгөөнөөс шалтгаална гэсэн нөхцөл байдал харагдаж байна. За тэгэхээр эндээс бол хөдөлгөөн ингэж гарч ирээд ингэж орой үүсгээд ингэж реверс хийгээд буцаж ингэж реверс хийснээр трейс авчрах гад фейлд чимэглээ ийшээ гараад импульс яваад трейсмент ирнэ гэсэн нөхцөл байдлыг л харуулж байна гэсэн үг. Тэгэхээр хөдөлгөөн одоо бол 4 цагийн эсрэг явах бүрэн боломжтой хөдөлгөөн үүссэн. Daily time frame-ийн үндсэн спортон дээр зохигдсон. За яг daily time frame-ийн хүсэж байгаа шиг тэр стрэлт нь үүсчих юм бол үндсэн хөдөлгөөн маань доошоо бол уналтыг үүсгэх боломжтой хөдөлгөөнүүдийг бий болгоод явна. Хэрвээ стрэлт нь үүсэхгүй бол үндсэн хөдөлгөөн энэ оройг дээш нь эвдэх магадлал илүү өндөртэй хөдөлгөөн болж гарч ирнэ гэсэн үг. Эвдэж гарч ирээд хөдөлгөөн дээшээ бас явах боломжтой болно тий. 4 цагийн хувьд бол яг одоогийн байдлаар даун селтэй байгаа учраас даун сел талд нь харах юм бол Fibonacci 23.6-тай трейсмент хөдөлгөөн ирж байгаа байдалтай 4 цагийн үндсэн resist-ийн хувьд бол энэ ёроолын дэмжлэг одоо даралт олж өгсөй 100 хүлээж байгаа байдалтай. За дээшээ бол энд бас юм тодорхой хэмжээний resist-тэй, энд бас resist-тэй. За доошоо эндээсээ бол үндсэн хөдөлгөөн маань зөөлөг ийшээ юм спорттой юм хөдөлгөөн байгаа. За энэ спорттой за тэрнээс илүүтэйгээр энэ л юм байна л да. Тэгээд энэ спорттой за энэ баг энд ингэж орж ирж байгаа байдалтай. За иймэрхүү хөдөлгөөн байгаа. Тэгэхээр 4 цаг бол гарч ирлээ гэж бодоход магадгүй энэ дээр ингэж зохигдоод трейсмент хөдөлгөөн авчирал унж болно. 30 минутын дээр яг одоогийн нөхцөл байдал дээр бол 30 минут даун трейн селин зонтой байгаа нь бол ойлгомжтой харагдаж байна. За даун трейн селин зон тэгээд дээшээ бол реверс хийгээд трейсмент хөдөлгөөнд 4 цаг дээр авчираад хэр гүн явахаас шалтгаалаад доошоо бас уналт бол гүйцэтгэгднэ гэсэн байр суурийг харуулж байна.
За миний хувьд бол одоо daily дээр баг зэрэг унуул зүгээр гэж бодож байгаа. Major-ын ерөнхий Tracing хөдөлгөөн бол одоо унж орж ирээд унж орж ирэхэд нь бол тус уналтын хөдөлгөөнд дуусах тэр ёроол дээрээс тийм ээ. Одоо энэ дээрээс ч юм уу худалдаа авалтыг хийх сонирхол байгаа. За ийм байна. Биткойны хувьд бол нэг иймэрхүү хөдөлгөөнүүд харагдаж байна. Би энийг бол ерөнхийдөө нэг тийм юу байдлаар биш, сигнал байдлаар биш, зүгээр биткойны анализ гэдэг байдлаар хөгжиж байгаа шүү гэдгийг сануулъя. За ийм байна. Одоо сая бүгдээр нь амжилт хүсье. Чалбексэлаа баярлаа. Баяртай. Тэг удахгүй буцаад уулзцгаая.